Морин хуур бол Монголын ард түмний олон зуун жилийн түүхтэй уламжлалт хөгжмийн зэмсэг. Монголчуудын соёл заншлийн чухал бэлэгдэл юм аа. Морин хуур нь хоёр чавцтай, урт иштэй бөгөөд толгой хэсэгт нь морины дүрс сэлсэн байдаг учраас морин хуур гэж нэрлэжээ. Энэхүү хөгжмийн зэмсэг нь монголчуудын нүүдэлчин ах уй морьтой салшгүй холбоотой үйлсэн гэж үздэг. Морин хуурын үүсэлтэй холбоотой олон домог байдаг. Хамгийн алдартай нь сүхүү хэмээх домог юм. Домогт өгүүлснээр сүхүү хайртай үлэг морин алдсандаа ихэд гүнэглэж мориныхоо дэлсүүлээр чавхтас хийж дурсгал болгон анхны морин хуурыг урлсан гэдэг. Энэ домогоос харахад морин хуур нь зөвхөн хөгжмийн зэмсэг биш, харин монгол хүний сэтгэл уярал байгаль дэлхийтэйгээ харилцах холбоог илэрхийлдэг. Морин хуурыг мотоор урлаж цавцыг нэрт үед адууны дил сүүлээр хийдэг байсан бол одоо заримдаа нилон утас хэрэглэдэг болсон. Хуурын цар нь дөрвөлжин хэлбэртэй бөгөөд дуу нь уянгалаг, намуухан өнгөтэй байдаг. Морин хуураар уртын дуу, ардын дуу, биелгээний ая зэрэг олон төрлийн хөгжмийг тоглодог. Монголчууд морин хуурыг маш хүндэтгэнд эдэлдэг. Айл гэрт морин хуур байвал аз хэмэр тогтдог гэж үздэг заншилж бий. Мөн морин хуурын аялал нь мал сүргийг тайвшруулдаг гэж ярьдаг. Өнөөдрийн морин хуур нь Монгол улсын үндэсний бахархал болсон бөгөөд дэлхийд дахинд Монгол соёлыг таниулж байна. 2003 онд ЮНЕСКО морин хуурын уламжлалт урлагийг хүн төрөлхтний соёлын биет бус өвд бүртгэн авсан нь Монголын соёлын үн төв болохыг дэлхийн нийтэд баталсан томоохон үйл явдал болсон юм. Өнөө үед морин хуурыг зөвхөн ардын хөгжимд биш, орчин үеийн урлагт ашиглах болсон. Заримдаа хамтлаг, рок, поп, симфон хөгжмөд ослуулан тоглож дэлхийн олон орнд тоглолт хийдэг. Тухайлбал дэхүү хамтлаг морин хуурыг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулан дэлхийд алдаршуулсан. Мөн Монгол улсад хүүхэд залуучуудад морин хуур заадаг олон сургууль дугуйлан байдаг. Жил бүр морин хуурын уралдаан тоглолт зохион байгуулагдаж шинэ үеийн хуурчид төрөн гарсаар байна. Энэ нь морин хуурын өв уламжлал ирээдүйн үед өвлөгдөн хадгалагдаж байгааг харуулдаг томоохон тод жишээ юм аа.